Зохиолч Цүлтмийн Бадсүх. Амин долиг баримтат өвүүлэг. Залаад хэмээх тоглог сайхан өвлжөөнд 9-р багийн дарга Чэд Цэдвинх өвлжиж буй. Цэдвийн ой гарантай хүү Бадсүх сүүлийн үед учир зүггүй халууран сумын эмч дуудаж үзүүлэн өгсөн эм танг нь цагаар уулгасан боловч өвчин улам хүндэрч эхлэв. Цэдвийн хувьд багийн дарга намын гишүүн хүний хувьд лам залах ирэхгүй нэгэн билээ. Харин ээж долгор эхнэр дээшин нар ярилцсан лам цагаан шүдэн моломд очихоор болов. Энэ тухай Цэдвт хэлэхэд лам барагч ирэхгүй л болов да. Нам лам хоёр нэгнээ үзэж чаддаггүй болсон цаг шүү дээ. Багийн ажлаар айл өрхүүдээр явж ухад айлд залгдсан лам болон залсан хүмүүс хэрхэн айж эмээж ном уншуулж байна гэж сумын захиргаа болон дотоодыг хамгаалахын төлөөлөгчид мэдчихвээ гэсэн нэг л түгшүүртэй цаанаа нэг үзэн ядсан харцтай олон ч удаа тулгарч байсан билээ. Энэ хүүхдийн бие өдрөөс өдөрт сольдож улам доройтж байна. Аймаг аваад явна гэвэл энэ хол газар зам зуур юу ч болох юм билээ. Ээжээ, би танд морь барьж өгье. Таал нэг аргалж лам залахыг бод. Харин намайг ажлаар сум явуулсан эмч ирж үзэж эм тан өгсөн боловч улам хүндрээд байна гэж хэлээрэй. Би өнөөдөр хонио хариулж тогтонгоо ойрын айлуудаар явж угаад лам явсны дараа ирье. Балдорж миний дүү чи өнөөдөр гэр зураан өнж шаардлага гарвал чи надад хэл өгөөрэй. Хэмээн ярьж тохиролцов. Долгоргой молом ламынд очиж аврал ирсэн боловч ирэх татж үзснэ. Задаа би ч дийлэхгүй юм байна. Та донор зодчийг зал та хэмээлээ. Зодчийнх тэднийтэй ойролцоо байдаг тул эхний ээлжинд гэрээрээ орж ачийнхаа биеийн байдлыг мэдхээр яарвчлав. Харин гэртээ ирэхэд аж хүүгийн биеийн байдал сайнгүй байсан тул хоньны хүү Балдоржийг донор зодчийнх руу мордуулваа. Зодч заллагыг хүлээн авсан боловч би орой тийш яваад очиё. Өдрөөр явж хүмүүст харагдмааргүй байна гэлээ. Харуу бүрий болж урахад хотны нохтыг шуугуулан үзүүртэн шөвгтөө төмөр таягаараа заримыг хатгаж гангинуулан гаслуулсаар зодтож ломтон ирлээ. Зодч маань хар нэхийн нудрамтай цагаан дэвлэлтэй хошоо айлаас алхаж ирсэн тул сахал ам толгой төрүүгүй цан хүүрг болсон ёстой нөгөө хүүхэд хөлтгөр нэг аимшигын дүртэй амтан орж ирв гин. Орж ирэнгүүтээ галдаан харган мод хийгээд сайн түлч гэж зааварлснаа хойморт туглан сууж ном дүнгнүүлэн уншиж эхэллээ гинэ. Гал асаж нэлээд сайн бадрахын үед уйлж байсан хүүг нүцгэлүүлэн авч галын дүлэн дээр тойруулан нэг ариулснаа гар хөлийн солбон зангидж тариндан үлээж гар дээгүүрээ шув татхад зангилаа өөрөө тайлагдах шиг болоход хүүхэд уйлгаан болив. Ингээд хүүг ээжд нөгөөд одоо өлгийдөөд унтуулчих. Харуу бүрийгийн гүйдэл маш хүчтэй дайрлага дайрчээ. Би биенээс нь зайлуулчихлаа. Одоо энэ гадаа байна. Би явахдаа аваад явнаа. Шууд явчихгүй байгааг бодоход долгил нэхэж байгаа бололтой хэмээн хэлээд тухлан сууж гэрийн эзэгтэй дээшний барьсан аягтай халуун цайг авч хөв хүйтэн цай залгилж байгаа юм шиг хүд хийдэл залхиллаа. Янцаглан зовирлж байсан хүү юу ч болоогүй юм шиг нам тайван унтахад ээжүүдийн сэтгэл тайвшин хоромхон зуур хүүг тайвшруулсан донор зодчид
талархан тусаан бурхан гэж бас байдгийн байна гэж сүсгэлэнгүй ханьцуун дотроо залбирч хүндтгэл үзүүлэн үг сургаалын шимтэн сонсож сууцгаав. Долгоргой аль өдрөө оруулж бэлдсэн үхрийн сээр хавирга тогоонд үйлээ. Зодч ойр зуурын юм ярих зураан цэдв дарга хайцсан байв гэж асууснаа цаад улаан намын хүндээ намайг энд ингэж дөвчгөнж явна гэж хэлж болохгүй шүү гэж амжилан захилаа. Хоолунд эзсний дараа донир зодчийн гарыг хөзөр цайн дээр 10 төгрөг тавьж цайлгаад миний хүүг авралдаан багтааж амь насыг дааж хайрлтан хэмээн мөргөн залбирцгаав. Ингээд балдурж хүүгээр зодж ламтныг гэрт нь хөргүүлэхэд тэдний жингэр нохой тосон хуцж ирснээ нэг муухай гангинан гасалж амин гарчхав. Донир зодчлам за чи хараад цаад хүмүүстэй күүч нь одоо гэмтэхгүй санаа зовлтгүй нохоогоор амин долиг барьчихлаа гэж байна гэж оч хэлээрэ хэмээн балдурж хүүг буцаав гин. Тодруулга зодж гэж сүнсээр хооллогч буюу альва гай зэтгэрийг дарагч рид хувилгаан шидийг үзүүлэгч лам юм. Тус эрдмийг төвдөд очиж шашны эрдмийн зэрэгцээ тусгай сургалтанд хамрагдаж бие сэтгэлийн тусгай дасгал бясалгалаар эзэмшдэг чадвар юм байна. Манай нутгийн лам нар эрт дээр үеэс эхлэн төвдөд очиж янз бүрийн эрдэм сурч нутгийн зан олондоо тусалж байсны нэг жишээ энэ буйцаа. Манай нутагт зөвхөн тохой чиглэлд гэхэд овоонхны овоон зодч, барайдын зодч, донир зодч буюу мандаан балган гэсэн зодчлам нар байж өөрийн эрдэм чадал, өвөрмөц чадвараараа хүн ардадаан тусалдаг эрдэмтэй хүмүүс олон байжээ. Зайлшгүй тохиолдох үйлийг бусад амьтан руу шилжүүлэх, биенээс зайлуулах үйлдэлийг амин долиг барих гэдэг байж. Энэ бол гайхамшиг юм. Номын хүчээр шидийг үзүүлж байсан байна. Их хэлмэгдлийн үед мөн ч олон гоц авьяастангууд эрдэмтэн мэргэд хэлмэгдсэн байх та. Цэдв. Чихний цэдв сумдаан багийн дарга, тэс сумын дарга, зүүн говь сумын даргаар ажиллаж байсан. 1937 онд цэдвийн аав чихэн хэлмэгдсэн байна. Тэр жил мөн хэлмэгдэлтэнд өртсөн Баян Донгуугийн ар гэр цэдвийнхтэй цуг өвлдсөн ба Донгуугийн хүү Баая надад тэр үед цэдв бичиг үсэг зааж өгсөн юм. Өвлийн хонь хариулах явцдаа цасан дээр саваагаар бичиж шалгуулж зарим нэг татлага орхис шүдийг буруу болсон байвал засч бичүүлэн болж байна гэж намайг урамшуулан бичигтэн болгосон. Намайг амьдралын захад хүргэсэн ачтай хүн бол Чэ цэдв билээ хэмээн дурсан ярьдаг байв. Дэ Баян насаараа нах яамны ажилтан байсан нэгэн билээ. Дашрамд ордоход тэр жил нэг хотонд 3 айл үлдсэн бөгөөд эсэргүүний малтай малаа нийлүүлэхгүй хэмээн тусад нь хашаалж бүр тусад нь хариулцгаадаг байжээ. 2 эсэргүүний үлдэгдлийн мал хамт нэг хашаанд орж цэдв Баянаар ээлжлэн хариулдаг байжээ. Цэдвийн ээж долгор их сайхан зантай. Хүнийг хүний өөрийн том баг гэж ялгуурлдаггүй хүн байсан тухай Дэ Бая дурсдаг байлаа. Чэ цэдв тайж ястай, бага наснаасаа тод уугаржин бичиг сурсан, тухайн үедээ лед боловсралтай тооцогдох нэгэн билээ. Эцэг чихэн нь хошуу тамгын газар түшмлийн алба хашиж байсан бөгөөд үе залгамжилсан тайж байгаад хожим хэлмэгдэлд өртөн цаазлуулсан ажээ. Тухайн үед цэдвийн ач ойдвын балд орж
тэднийд байж хонь хориулж байсан байна.